Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Надад танд үйлгээсэн таны ажилд амжилт хүсье гэд Батука болон номин нарийнхаа ажилд нь амжилт хүсээд маш их баярлалаа. Гол сэдв рүүгээ оръё. Нууц намын нууцхан зөвлөгөөнүүд. Таталцлын хууль гэдэг нь ижил энерги ижлээ татдаг гэсэн хууль байдаг. Хүний бодол, сэтгэл хөдлөл нь тодорхой давтамжтай энерги ялгаруулж ижил энергиэр хариу үйлдэл авдаг. Хүний бодлыг соронз мэтээр ажилдаг гэж тайлбарладаг. Хүссэн зүйлээ тодорхой хэлбэрээр хүсэх энэ нь захиалга өгөхтэй ижил. Хүссэн зүйл чинь заавал биелэн гэж итгэх ямар ч эргэлзээ байх ёсгүй. Хүлээн авах хүссэн зүйлээ аль хэдийн авсан мэтээр баярлаж талархах. Үүнийг төсөөлж сэтгэл хөдлөлөөрөө мэдрэх хэрэгтэй. Төсөөлөл нь бодыг бодит болох хүчтэй арга хэрэгсэл гэж үздэг. Хүслээ биелсэн мэтээр нүдэндээ тодорхой дүрслэн харж сэтгэл хөдлөлөөрөө мэдрэх нь чухлаа. Талархах нь эерэг энергийг нэмэгдүүлж илүү их сайн сайхан зүйлийг татдаг. Одоогийн байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ талархах нь ирээдүйд хүссэн зүйлээ авах үндэс болдог. Өдөр бүр талархлын дэвтэр хөтөлж байгаа бүхэндээ талархаж бичих. Мөнгө бол энерги бөгөөд түүнийг эерэг бодлоор татаж болно гэж үздэг. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд эерэг байх хэрэгтэй. Мөнгө дутагдж байна гэж бодохын оронд хангалттай байгаа гэж итгэх. Талархал. Байгаа мөнгө санхүүгийн боломжуудаа талархах. Өнөөгийн санхүүгийн хувьд элбэг байгаа мэтээр төсөөлөх. Харилцаа ба хайр дурлал. Хүмүүсийн хоорондын харилцааг эерэг болгохын тулд хайр хүндлэлийг төсөөлөх, мэдрэх хэрэгтэй. Хэрв та хэн нэгэнд дургүй байвал сөрөг энерги ялгаруулж харилцааг уламд ордуулдаг. Сайн харилцаатай байна гэж бодож баяр хөөртэйгээр төсөөлөх. Бие махбод оюун санаа хоорондоо холбоотой бөгөөд эерэг бодол эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Өөрийгөө эрүүл гэж төсөөлөх. Эрүүл мэндэ аль хэдийн сайжирсан мэтээр төсөөлж баярлах. Сөрөг бодлоос татгалзах, өвчтөй байна гэж бодох нь өвчний талаар санаа зовх нь өвчнийг улам дамжруулж байдаг. Өдөр бүрийн эерэг бодол бодож талархах, төсөөлөх, дадал зуршилтай болох, эргэлзэхгүйгээр хүссэн зүйлдээ итгэх. Хүссэн зүйлээ биелсэн мэтээр баярлаж баяр хөөргийг мэдрэх нь чухлаа. Хүсэл биелүүлэх самбар хийх. Хүсэж буй зүйлийнхаа зургийг цуглуулж, харагдахуйц газар байрлуулж, энэ нь хүслийг илүү бодиттой төсөөлөхөд тусалдаг. Affirmation эерэг үг хэрэглэхийг байнга давтан хэлж, тархиад дахин програмчлах. Маш нууц The Secret номыг шүтэн бишрэгчд нь амьдралыг өөрчлөх хүчтэй ном гэж магтдаг бол харин шүүмжлэгчд нь хит энгийн бодит бус хүлээлт үүсгдэг гэж үздэг. Энэ хариултыг танд үлдээ. Та лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Сайхан мэдээлэл хүлээн авсан бол комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.